Сайн байцгаана хүүхдүүдээ. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдээ эхнээс нь танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Аль сургууль уу? Эрхэнбаяр Эрдмий. Зөв. Гэгээ орж иржээ. Дараагийн хүүхэд нэр нь хэн блэ? Нэрээ хэлдэ. Энерэл орж ирсэн байна уу? Манай бага насны төлөөллүүдээс дандаа үеэлүүд тийм ээ. Ах дүүсээр ингэж орж ирж байгаа. Дараагийн хүүхдийн нэр нь Намуна орж ирсэн. Одоо гой зурна. Дараагийн хүүхэд Ундрия орж ирсэн. Дөлгөөн тэнгис. Учрал гэсэн ийм хүүхдүүд үеэлүүд тийм ээ. За ингэж. Манайд анги бүлгээр орж ирэхээс гадна найз нөхөд үеэлүүд ингэ сайхан хичээд оролцдог. Өнөөдөр нэг амтан зурна. Энэ бол түрүүнд нь бол хэлбэрээр зурж байсан бол одоо дүрсээр зурх нэ. Ингээд үзгүүдээ аваад дотроо би чадна гэж бодоод анхааралтай. Энерлийн балн тэр цагаан бол байж байна. Тэрийг онгойлгоод тэр цагаанаараа. За ингээд гэгээ ахыгаа сайн хараарай заяа. Тэгээ багшигаа бас сайн ажиглаарай. За ингээд дүрсээр ямар зураг зурж болдгийм бэ гэдгийг харуулъя заяа. За ингээд 100 дугуй дүрсийг та нар мэднэ тийм ээ. 100 дугуй дүрс. Ингээ гаргаж. Энийг айлуулахаар багш нь яг ижил хэмжээтэй цаасан дээр зурж байгаа учраас энийг багштайгаа төстэй хэлбэрийн адилхан зураарай заа юу. За болно. Энэ үзгээс аваад ингээд номон зураас сурч. Хошуун толгойных нь хэлбэртэй гарч ирж байна тийм ээ. Зураас дүрсийн хослол. Энэ дээр нь хөөрхөн чихийг хийгээд өгч байна. Хөөрхөн дэлдэн чихтэй. Ийм амтан байх нь биш. За энэ төөрхөн эвэр. За ингэхлээр манай хүүхдүүд баг мэднэ. Ямар амтан бэ? Үхэр. Бод малд ордог лөө, бог малд ордог лөө? Манай хөдөө явж исэн хүүхдүүд бол мэднэ. Бод. Сүйт. За ингээд толгоо гараад ирнэ гэдэг чи одоо ерөөсөө яг болж байгаа маа. Доошогоо яг эндээс наваад хоёр ийм ном зураас ингээд зурчих. Хөөрхөн тарган тийм үхэр гош. Доошогоо ийм хоёр зураас зураад ингэж. Хөлийнх нь яг уу. Урд хоёр хөл нь гараад ирж шít. Тэгээ энийг хараар ингэ бодчихно. Эхлээд хэдүүлээ хэлбэрийг гаргачих тийм ээ. Хоёр хөл дээр суунгуудаа хоёр ардлын хоёр хөлний яг хоёр тийшээ өдөө тэнийдгээс утсан байх нь шүү дээ. Ийм төрх. Бас зургийг ийм хөөрхөн чөлөөтэй марзан ийм гоё зурж ивэл бас. За энэ хамрын нөх 200 дугуй хийгээд ижид хэмжээтэй 200 дугуй хийгээ бодонгуудаа амны юм бит. Бас ярмгар дуухан шүү тийм ээ. За ингээ багш нь үлээж. Багшигаа гүйцээ дээрээ. Сайхан бач. Сүртэй сайхан хурд. Гэхдээ ямар гоё зурдаг юм бэ? Энерлээ Намуна. Та хоёр чадчихин шүү. Одоо хамрынхын нүхийг том хийгээрээ. Ястай гоё. Мастерд. За би одоо ах дүүсээр орж байгаа учраас одоо нөгөө 5 настай манай энерл чамайг би одоо бас яах болдоо гэж хэлсэн чи их мундаг зурж шүү дээ. Нөгөө эдэстэйг адилхан зурж шүү. Тэгэхээр ийм бага наснаасаа зураг урлагт орж ирж байгаа Намуна энерл хоёртой амжилт хүсье. Баярлалаа. Тэгээ одоо дандаа би чаднаа гэж зураад байна заа юу. Тэгвэл зураг гоё болно.
одоо нүдийн бүлтгэр хийнэ. Тэмээ чи нэг юм өөр халаг нүдтэй ингээ харж идэг тийм ээ. Тэгээ доторх нүдийн жаахан цагаан үлдээг ингээ хараар хийчих шин. Нөгөө 100 дугуй дүр сүйдчил орж ирээд байгаа шин. Оо. Энд дээр нь хоёр хөмсг хийч. За ингээд ер нь баг өхөр гараад ирлээ шүү дээ. Чихэн дээр бас нэг юм зураас давхарлаад. За одоо нөгөө өхөр чи ямар үйд үлээ? Алаг. Оо ингээд өөрхөн тод бөгөөд. Хөлийн ингэж мэдэгдэхийн тулд энэ дээр нь бас ингэж өгч. За одоо ингээд энийг үл өөрөөсөө дураараа. Ямар өнгө өгөхөө та нар өөрсдөө шийднэ. За ингээд алга үнэ. Тийм ээ? Толгой дээр нь бас нөгөө хэсэг нь бас ингэж үйл. Ингээл нөгөө үнэг байгаа одоо будах ажилдаа ингэж орно доо. За будахад бол одоо ерөөсө гол хэсгээ ингэ будчихдгийг. Багш нь өнгийн нэмдэглээ явчих. Тэр зургат дээр амар гоё гарч шít. За манай зарим хүүхдүүд бод дуусааг байгаа. Тийм учраас багш нь яг гол хэсгүүдийн энэ их тийм их юу орохгүй. Алаг үнэ чинь биш үү? Хошуу нэлээ юм тод орж ирнэ. Нүдийн нэлээд тод өнгөөр ийгээд өглөө нүдэн нааш ингээд алгадаа гараад ирж байгаа. Тэгээд энэ чихэн дээр нь ийм ягаа хийж өгөөд эврийн тод сайхан өнгөөр ингээд бодчих. За одоо саарл гэж өнгө. Энэ өнгөөрөө бас нэг юм толбот хийгээд байв. Бас гоё болно. Сүүдэр хэсгийг бас ингэж тэмдэглэж болно. Нааш хөлн додроо гараад ирж байгаа. Хүзүүний хэсэгт сүүдэр байгаа. Энд нэг сүүдэр байгаа. Хөмсгөн дээр сүүдэр бий. Чихэн дээр саарл өнгө оруулаад ингэчглэр яг нэг алаг үнэ чинь наашаа гэж тодруул гараад ирж байна. Тэгээ өхрөө тодруулахын тулд юу байх вэ гэхээр энэ өвс хийж эхлэв. Өвсөн дунд ингээд суудсан байна. За ингээд багш нь жаахан дөрүүлчлээ. Одоо энэ хоорондоо хэдүүлээ будангаа яг авьяас үзэл явчих шин. Гэгээ хаа дуутай ирсэн үү, шүлэгтэй ирсэн үү? Онцгой ирсэн үү? Юу тэрв? Би Монголын нууц баттай мэдээ. Пол. Бүгдийг нь өссөн юм уу? Би Монголын нууц баттай бүгднийг үлээ. Чи одоо хэд дугаар юм? Одоо 3 дугаар хэлнэ Монголын нууц тавьж байгаа уншсан байж үү? Хай. Чи нэг шүлэг бол мэдэндээ. Ном сайн уншдаг. Мэдгүй шүү дээ. Нэг шүлэг уншиж. Мэдгүй шүү дээ. Мэдгүй шүү. Мэдгүй. Дуу яах вэ? Ойсог. За нэг их гоё эрдэмээсээ хэлчихлээ. Монголын нууц товчог өссөн гэж байна шүү дээ. Гэгээд баярлалаа. За чи зургаа сайхан зорчих заа юу. За энэрэлийн юутай ирсэн? Манай 5 насны төлөөлөл ахыгаа дагаад би орно гэж зоригтой сайхан ороод байсан. Энэрэл дуу байгаа юу? Нэмэг дуулаа байж гин. Намаа битлээ унтаж гин. Сүнээ ташаа хасан ч сургуулийн цагаан ботж гин. Таг тогшиж гин. Тааны хүчээр оч гин. Бүр багшин гайхаж гин. Бусад дуулаанууд нь инээж гинэ. Ястаа бай. Би ч яг ингэж өндөр дуугаар шилэг бошин гэж мэдээдсэн юм аа. За энэрлдээ улам их хамт төсөө. Чи сургуульд ороод байна шүү дээ. Мундаг ах эгчнэр шиг мундаг сураарай. За юу чи чадна. Сайхан зураг зурж байгаа шүү. Баярлалаа энэрлээ. Намуна юу тэрсэн? За сайхан өндөр дугаар.
Навчин дээр яагаад судал байдаггүй? Намар яагаад шүүбсдэг юм бэ? Яагаад яасан сэний юм бэ? Дуу яагаад намайг уйраны? Дигдэхээ яагаад нисэж чаддгүй юм бэ? Яагаад яасан сэний юм бэ? Ястай гоё дууллаа. Хүүхдүүд чинь дандаа яагаад гэд боддог тийм ээ. Багш нь ч гэсэн яагаад гэж их боддог юм аа. Одоо энэ огторгүй яагаад ийм хязгааргүй байд юм болоо гэж бодоод идэв. Цаана нэг хязгаар байгаа юм шиг санагдаад идэв байхгүй юу? Гэсэн чинь бүр хязгааргүй хэдэн сая гэрлийн жил гэж цаашаа бичдэг байж. Тэгээд тэд дотор чинь нөө штэ. Нөгөө гариг юу байдیں۔ Тэ. Олон ертөнц гариг байдیں۔ Тийм ээ. Тэгээд ингээ яагаад гэдэг хүүхдүүдийг асуудаг энэ асуултыг. Тэгээ энэ сайхан дуулсан намуунаатай улам их амжилт төсөе. Зурагт дурлагт их дурлаарай заа. Дундаа зураг зурж байгаарай. За дараагийн хүүхэд өндөр ягаас дуутай шүлэгтэй. Шүлэг. За шүлгээ сайхан. Ном. Чиний ч ном, миний ч ном, чи бидний бүгдийн ном, зурагтай сайхан номоо зунж үздэг, өвөлж үздэг, ном дээр дууч би, ном дээр шүлэгч би. За баярлалаа өндөр яда. Багш нь баг багтаа ном их уншдаг байсан. Тэгээ энэ дуу, шүлэг эдрийг мэдээд идэх байхгүй. Ялангуяа содном дөржийн түн бүм хүүхдүүдийг уншнаа. Дээ гарамагийн хөгж өнтөд дүүжүүдийг уншнаа. Миний үе чинь ном их уншдаг байсан юм шиг. Та нар ном сайн уншиж байгаа заа юу? За. Мэдлэг нь хөргөөрийтэй болоо шүү дээ. За өндөр яда баярлалаа. Дараагийн хүүхэд Дөлгөөн Тэнгисийг. Дөлгөөн Тэнгис чи аль сургуулийн? 22 дугаар. 22 дугаар сургуулийн Дөлгөөн Тэнгисээс дуу юу шүлгүү? Онцгой. За. Онцгой яг чинь секс суугаа сайхан. 70 давхар дээлтэй, дандаа товч шилбэтэй. Тэр юу вэ? Байцаа. За байн. Баярлалаа. Шууд таачлаа. Таац юм аа би. 70 давхар дээлтэй. Гэгээ. Ясан дотор мөнгөн дотор алт. Тэр чинь нөгөө юу байсан шүү дээ. Түрүүний хичээл дээр таадгаж байсан шүү дээ. Өндөг. Мөн үү? За баярлалаа. За хичээлээ. Учрал. Онцгой. Өгөө шүлэг. За шүлэг. Хавар хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донготход гэртээ суусан малчин тууныг чагнан уйрна. Хажуудах голонд горх булаг урсахад хаяанд хураг ашиг майлалдан хөг нийлүүлнэ. Ийдэг уурхай амьсгал ариухнаар үнэртээд эрт идвэгийг бодогдуулна. Ястай гоё зурглал байна надад. Яг зураг байна шүү дээ. Хүүхдүүдийн найзуудаа хүсэл бодлоо би зурж байна. Зураас бүхэн минь амтлан баясаа зураг сайхандаа. Хүүхэд бүхий аяастай хүслээ бид нар зурж чаднаа. Би чаднаа, чи чаднаа. Бид бүгдээрээ чаднаа. Бүтээл төрх агшин гэ сайхан агшин байдаг. За манай энэрл намууна хоёрын маань бүтээл их сайхан болсоо. Ах эгчнээс дутхгүй ан ман зорсон байгаа. За ингээд эхний хүүхэд гэгээ чайл сургууль. Ямар сургууль гэлээ? Ямар сургууль гэлээ? Эрхэнбаяр Эрдэнэ. Эрхэнбаяр Эрдэнэ сургуулийн авиастик зураач гэгээгийнхэн бүтээлийг үзье. За. Одоо өхөр бол одоо ерөөс дураатал гарч ирсэн байна. Ингээд дурдаа барьчихдээ. Сайхан. Сайхан тарган намрын өхөр гомон таргалжээ. Цаг сайхан байсан байх шүү. Тэр сан үүлтэй, нартай. Тэгээ тэр өхрийнхэн онцлог характер тэр донжийг бол маш гоё гаргасан. Ингээд нөө хивээ хөвдөж үйдэг шүү дээ өхөр. Яг тэгээ зурсан байна. Сайхан зураг зурсан гэгээдээ улам их амжилт хүсье. За манай 5 насны төлөөлөл зураг яаж зурж вэ гэсэн чи ийм хөөрхөн дэрээ маш гоё зурсан шүү.
Тэгэхээр 5 наснаас зураг эхэлдэг гэсэн чинь үгүй юм байна. Чинь 3 4 наснаас зураг зурж эхэлдэг юм байна. Ийм сайхан мэрэгсэн уран бүтээл хийсэн инрэлдээ улам их амжилт хүсье. Сургуульд ороод онц сураарай заяа. Чи чадна. Маш гоё авьяастай ийм хүүхэд байна шүү. Тэр хэлбэр дүрс онцлог маш гоё гаргасан шүү. Гайхалтай зураг зурсан инрэлдээ. Баярлалаа. Дараагийн авьяаслаг зураач Намуна 6 настай. За 6 насны төлөөлөл өхрийг хэлбэр дүрсээр яаж зорж вэ гэсэн чи ийм гоё чөлөөтэй гаргаж ирж байгаа. Мастер. Тэр зураас болгон эрдэм нэг юм өгүүлж шít. Тэг ийм сайхан хөөрхөн характад онцтой ийм хөөрхөн нэг маш гоё мастер зурсан. Намунада улам их амжилт хүсье. Одоо чи 1-р анги тийм ээ? Тий. Амжилттай сураа. Дараагийн авьяаслаг зураач Ундрия гिचийн зураг үзнэ. Ундрия чи хэд настай вэ? 8 насны төлөөлөл өхөр зуржээ гэж та. За 8 насныхан бол ингээд зураг урлагт жигдэрчсэн ийм сайхан зургийг зурж байна. Сайхан зураг бүүлшээд бороо ороод эхэллээ. Сайхан зум цаг болж байна. Тэгээ доор нь өхрийнхэн тухай сайхан шүлэгч байд юм уу, онцсохч байд юм уу. Ингээд монгол хэлний хичээлийг зургажуулж ингээд сайхан ном бүтээгээрэй заяа. Сайхан зураг зурсан Ундрияатаа баярлалаа. Дараагийн авьяаслаг зураач 22 дугаар сургууль гэсэн тийм ээ. Дөлгөөн тэнгисийн зургийг үзье. Дөлгөөн тэнгис бол ийм чөлөөтэй сайхан зурдаг. Тэр ерөөсөө товчхон хэлбэр дүрсээр нь өхрийг бол одоо маш мастер мэрэгсэн ийм сайхан зураач. Бороосцсон. Тэр нэг нарта бороо гэдэг шүү дээ. Солон татцсан. Ийм сайхан зургийг маш гоё зураг зурсан Дөлгөөн тэнгистэй амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн авьяаслаг зураач Учрал. Учрал чи хэд настай вэ? 10 насны төлөөлөл ийм мастер зурж байна. За гаргуун дөө. Ерөөсөө яг цэвэр одоо ингээд сайхан зураад байцгаа. Хамгийн гоё захиж хэлдэг багшийн хэлэх туртай үйл зураад л байсаа юу. Тэгэхээр улам ингээд сайжраал. Тэгэл өөрийн гэсэн төсөөллөөрөө зургийг ийм гоё уран бүтээлийг хийж байгаарай заа юу. Тэгээд уран зохиолын хичээл, монгол хэлний хичээлтэйгээ уншсан номтойгоо сайхан сэдвүүл сайхан зураг зурж байгаарай. 10 насны төлөөлөл Учрал охиндоо улам их амжилт хүсье. Ингээд яадаг л багш нь бэлгэн гардуулнаа. Та нарт үлгэрийн сонгодог үлгэрүүдээс бүтсэн Диснейн гол бааtruуд ингээд үлгэрүүдээр ийм пазл тоглоомыг ингээд бэлдсэн байж байна. За энэ олон юуг ингээд ууйдахгүй сайхан эвлүү тоглоом. Тэр Диснейн бааtruуд байна. Энэ тэр дандаа ийм гоё үлгэрүүдийг ээж аавтайгаа чөлөө цагаараа ингэ сайхан тоглоорой заа юу. За мөн дээр нь энэ солонг гэд бүрмэлж ихэр. Цэлцэгнүр чихэр сүү жимстэй цэлцэгнүр гэж. Өчигдөрхөн үйлдвэрээсээ бүтээгдэхүүн гарсан. Ийм сайхан савлгаатай. Ийм сайхан хамтныг хамт гардуулж байна. Яа эхнээс нөгөө төвч. Та хоёр чинь нэг гэр хоёр юм шүү. За энэ хоёр тийм ээ. Тэгэхээр өөр өөр юу гэнэ. Энэ нөгөө нэг балар бол хүүхэлдээ хөөрхөн гэнэ байдаг тийм ээ. Солон чихрээ аваарай. За. Намунад амжилт хүсье. Намунад ийм зурагтай. Ийм солонгоч чихэртэй. Хөөрхөн янзах таарлаа. Та хоёр ч ахтуу хоёр уу? За энийг зургийн сольчих заа юу. Өөр өөрийг аваарай за. За. Ингээд. За ингээд өнөөдрийн хичээл өөгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа баяр таа.